Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Колин Кэмпбелл 1993 онд Манчестерийн Клейд төрсөн. 5 настай байхад нь аав нь гэр бүлээ орхин явжээ. Энэ явдал Колинд заавал баян, хангалуун амьдрах ёстой гэсэн маш хүчтэй хүсэл төрүүлсэн юм. Аав нь хард амхинд донтож шоронгоор орж гарах болсон. Томас Кэмпбелл мөн 1993 онд төрсөн. Өсвөр насндаа буруу зам руу орж асуудалтай хүүхэд гэж нэрлэгдэх болсон. 19 настайдаа айлын гэрлөө халтаж сэлмээр сүрдүүлэн дээр мисэн ч цагдаад баригдаж 9 жилийн орхиол авсан байна. Томсын залуу насны ихэнх нь шоронд өнгөрчээ. 2008 онд суллагдсны дараа тэрээр нэгэн газар Колинтой тарж бие биедээ дурлаж хамт амьдрах болов. 2010 онд тэд хүүгээ үлгийдэн авч хурм яйсан. 2015 онд охиноо түрүүлснээр гаднаас нь харахад жирийн нэгэн гэр бүл шиг болжээ. Гэвч энэ амьдрал удахгүй тансаглал бусдад гайхуулган маягийн амьдрал болон өөрчлөгдөв. Тэдний сошиал хуудасууд дээр далайн эрэг дээр коктейл байранд зогсож буй зураг, халуун орны тэнгис дэлбинтэй хамт сэлж буй дүр зураг, үнэтэй онгоцны тасалбар, 5 удаатай будалд амарч буй аяллууд ээж дараалан тавигддаг байлаа. Тэдний үнэтэй машинууд гудамжинд содон харагдаж, саяхан өндөр үнээр шинжилэн зассан байшин нь энгийн өршүүдийн дундаас бүр илүү тод ялгарч байв. Гэвч энэ бүх амьдрал нь орлого, бодит нөхцөлтэй нь огтхонч нийцэхгүй байлаа. Томас өөрийгөө хувийн тасгалжуулагч гэж ярьдаг байсан ч 2008 оноос хойш тогтсон ажил хийгээгүй. Колин өмнө нь дэлгүүрийн менежер хийдэг байсан ч ажлаа орхисон. Үнэн дээр тэр хоёр ажилгүй, бүр төрийн тэтгэмж хүртэл авч амьдарч байлаа. Гэхдээ Томаст сайн чаддаг зүйл байсан. Тэр бол харт амхны 8. 2010 онд тэр канибас зарж байгаад баригдсан ч удалгүй үйл ажиллагаа тэлж кокаины 8-нд оржээ. Энэ удаад тэр ганцаараа биш, эхнэр Колинарч татан оруулсан. Ингэж тэд илүү зоригтой хөдөлж эхэлж төд удалгүй Манчестерийн харт амхны 8-ны гол хүмүүсийн нэг нь болов. Энэ л тэдний тансаг амьдралын үндсэн хөрөнгө санхүү болж байлаа. Томсын нэр гэмт хэргийн ертөнцид маш хурдан тархав. Тэр томоохон 8 ажилтай нийлж 21 тэрбумын төгрөгийн үнэтэй кокаины эргэлт хийдэг бүлэглэлийн нэг гишүүн болсон. Гэвч энэ бүхний ард Колин байсан бөгөөд тэр бүхнийг өдөртөн зохицуулдаг байлаа. 2014 он гэхэд тэдний тансаг амьдрал аажмаар нурж эхэлсэн. Манчестер хот харт амхинд живж цагдаа нар энэ бүхнийг таслан зогсоохоор томоохон үйл ажиллагаа эхлүүлжээ. Тэд мөнгөний урсгалыг мөшгөж бүлэглэлийн гол гишүүдийг илрүүлэх, харт амхийг бүр мөсөн арчих зорилготой байв. Ингээд эцэст нь цагдаа нар тэднийг сэжиглэж эхэлсэн. 2015 оны 3 дугаар сарын 19-нд цагдаа нар томоохон ажиллагаа явуулж гэрийг нь нэгдсэн байна. Цагдаа нар гэрээс нь 1 тэрбум төгрөгийн үнэтэй бэлэн мөнгө хөрөнгийг хураа авчээ. Томасыг мөнгө угаасан болон харт амхи нийлүүлсэн хэрэгээр Колин гэрийнхээ эргэлээний зарлыг харт амхины мөнгөөр төлж байсан учраас баригдсан. Гэрийнхэн өмнө зогсож байсан үнэтэй машинуудыг хүртэл хурааж авчээ. Ингээд тэдний босгосон хаант улс нуран унаж эхэлсэн юм. 2019 оны 8 дугаар сард Манчестерийн дэд шүүхэд шийдвэрлэх өдөр ирлээ. Өчнөө олон баримт нотлогооны өмнө 2 ос гин бурууга хүлээхээс өөр аргагүй болсон. 35 настай Томас 2 жилийн орхиол, Колин 16 сарын хорхиол авчээ. Харин Колины яалыг хойшлуулсан учраас тэр шоронд суугаагүй. Хэвлэлүүд тэднийг тэтгэмжээр тансаглагчд гэж шүүмжилж, үнэндээ харт амхны мөнгө төрийн тусламжаар амьдарсан гэж бичсэн. 2020 оны сүүлээр Томас 2 жилийн ялаа дуусгаад суллагдсан байна. Томас шоронгоос гарсан ч тэдний үйл явдал улам л нэмэгдэв. Томас эхнэрээ өөр хүнтэй уулзаж байна гэж бодож байжээ. Харин Колин нөхрөө хэтэрхий донтой, хүчирхийлэгч, бүр машиныг нь хүртэл байршлах тогтоогчоор хянаж байсан гэж мэдүүлсэн. Харин Томсын зүгээс эхнэр нь өөрийг нь зовоож хөрөнгийг нь сүтгсэн гэж буруутгав. Колин бүр нөхрийнхөө толгой руу гар утсаа шидэж түүний зочны өрөөний хан руу загасны тос будаг асгаж сүтгсэн. 2021 онд Колин нөхрөө өөр хүнтэй болсон гэдгийг мэдэв. Хамгийн аимшигтай тэр эмэгтэй нь Колины хамгийн сайн найз байлаа. Энэ нь Колинд үнэхээр төвчж боломгүй уралт мэт санагдаж галзууртлаа уралжээ. Тэр найзынхаа машины цонхыг хагалж өөрийн машинаар мөргсөн. Энэ явдлын дараа Колин эд хөрөнгө сүйтгэсэн хэрэгээр ялавч улмаар 2021 оны сүүлээр тэр хоёр албан ёсоор саллтын өргөдлөө өгсөн байна. Саллтын дараа Томас ганцаараа тансаг байранд амьдрах болж Колин түүнийг харт амхиар их мөнгө олж ганцаараа тансаглаж байна гэж үзжээ. Тэд заримдаа хамт арга хэмжээнд оролцдог байсан. Жишээ нь охиныхоо сургууль дээрх арга хэмжээнд хамт очдог байв. Колин гаднаа нөхөртөө ийдэг ханддаг мэт дүргэсгдэг байсан ч дотроо уур хилэн үш ханзангоор дүүрэн байлаа. Нөхрөө үхээсэ гэж хүртэл боддог байсан. 2022 оны 6 дугаар сарын 28-нд Колин нөхрийнхөө нууц амраг эмэгтэйг гудамжинд хүлээж байгаад хамсаатнуудынхаа хамт дайрав. Колин гартаа алах барьж тэр эмэгтэйг харагсаар зодож бүх үйл явдал нь камерт бичигджээ. Энэ халдлага 90 секунд орчим үргэлжилсэн бөгөөд эмэгтэй газар унтал цохиж дараа нь бөөнөрөө машиндаа суугаад цугцсан.
Түүнээс гадна Колин тэр эмэгтэйн гар зүнхийг дээрэмдэж цагдаа нар түүний гэрээс тэр зүнхийг олсон байна. Энэ явдал Колины улам харгас гэмт хэргийн зам руу орсныг илтгэж байлаа. 2022 оны 7 дугаар сарын 2-ны орой Томас хүүхдүүдтэйгээ уулзахаар Колины гэрт ирсэн. Орой 9 цагийн үед хөршүүд Томасыг охиноо өвөр дээрээ тэрвэрч сууж байгааг харжээ. Томас гэртээ харьтал гэрийнхэн гадаа 3 эрэгтэй отож байсан бөгөөд нэг нь Колины амсаатан мөн Томасын уулзч байсан эмэгтэйн хуучин найз залуу Джон Бэлфилд байлаа. Мөн шүн дунд болж байхад Томас гэрийнхэн гадаа машинаа зогсоон буугаад алхаж байтал 3 хүн гинэд гүн гарч ирэв. Тэр мөчид Томас өөрийгөө аимшигтай орхинд орсныг мэдэрсэн байх. Хөршийнхэн камерт 3 эрэгтэй Томасыг хүчээр түлхэн түүний гэрлүүн чирж оруулж буй дүрс бичигдсэн байлаа. Томас эцээ хүртэл тэмцэж эсэргүүцсэн ч тэд олуулаа байсан тул хүчин нүрсэнгүй. Маргааш өглөө болох 7 дугаар сарын 3-нд хөршин Томасын хаалга баг зэрэг онгоосон байхыг хараад ойртож очижээ. Тэр хаалган дээр цусны толд байгааг олж хараад цагдаад яаралтай дуудлага өгсөн байна. Өглөөний 10 цаг 30 минутын үед цагдаа нар газар дээр очиж хаалгыг нээхэд гэр дотроос цусны үнэр хан хийж байлаа. Удалгүй тэд шатны доороос аль эдийн амьсгал хураас нь Томасын цогцыг олсон. Эмчин шинжилгээгээр Томас 2 цаг орчим маш харгас задууснаас болж нас барсан болох нь тогтоогджээ. Түүний шагааг скотчоор чанга баасан байсан. Хүчтэй цохилтууд өшөглөлт дээрээс нь гიშгэсний улмаас хэд хэдэн хавирга нь угарчээ. Бие дээр нь 20 гаруй шарах байсан ба хүзүүн дээр нь хоолой боосон уул мөр үлдсэн байлаа. Хамгийн аимшигтай алуурсны нэг нь ус буцалгаад Томасын бэлэг эргэтнэлөө асгасан байж мөрдөн шалгалтаар алуурчид түүнийг өрөө өрөөгөр чирэн мөнгө хаана байна? Үнэт идэл хар тамхи хаана нуусан бэ гэж асууж байсан тодорхой болсон. Дээрээс нь тэд гэрээс нь дээрэмдсэн зүйлсээ хогийн утанд хийж авч явсан бөгөөд Томасын машинд байсан GPS хянагчийг хүртэл авч явжээ. Энэ аимшигт хэрэг Манчестер даяар маш хурдан тархав. Хар тамхины ертөнц доторч энэ хэрэг маш том анхааруулга болсон. Томасын үглийн талаар мэдээ цэцэгдээд хэдхэн цагийн дараа Колин Томасын эцэг эхийн гэрт очижээ. Тэр нулимс туслуулан уйлж би одоо ч түүнд хайртай гэж хэлсэн ч түүний жүжиглэлд хэтэрхий хиймэл харагдаж байлаа. Томасын оршуулгад бараг 1000 орчим хүн ирсэн. Гэвч мөрдөн байцаагчид энэ хэргийг анханасаа л төлөвлөгөөтэй аллага гэж үзэн мөрдлөгөө эхлүүлсэн юм. Ойролцоогоор 30000 ширхэг нотлохоо хэдэн зуун цагийн камерын бичлэг олон 10 гэрчийн мэдүүлэг цуглуулжээ. Эхний чухал баримт нь хөршийн хаалганы камер байлаа. Тэнд Томасыг гэртээ ирмэгц 3 хүн дайран орж ирж тэр чангаар орилон тэмцэж байгаа нь тод сонсогдож байжээ. Өөр нэг камерын бичлэг дээр Томас алуулах юм нь Джон Бэлфилд, Джон Рис, Стивен хоёртой уулзч байгаа нь тодорхойлсон. Рис, Стивен хоёр өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд цагдаа нар тэднийг ч мөн сэжигтнээр татжээ. Мөн сургуулийн ойролцоох камерууд дээр Рис, Стивен хоёр Томасын охины сургуулийн орчимд сэжигтэйгээр эргэлдэж байв. Цагдаа нар тэдний утасны дуудлагыг шалгахад нэг танил нэр дахин давтагдсан. Энэ хүн бол Колин Кемпбелл байлаа. Томасыг нас барахаас өмнөхөн Колин Джон хоёр маш олон удаа мессеж бичиж ярьж байсан тогтоогдсон. Джон бол Томасын уулзч байсан эмэгтэйн хуучин найз залуу. Тиймээс Томастай холбоотой уур хийлэн өш хунзан тээж авжээ. Цаашдын мөрдлөгөөр Томасыг алхахаас өмнөхөн Джон түүнийг сүрдүүлсэн мессеж илгээж байсан нь илэрсэн. Томас хариу бичээгүй ч энэ нь Джон үнэхээр өшөө авах баталтай байсны баталгаа болжээ. Цагдаа нар Колиныг сэжиглэж байсан ч хамгийн өвчтэй нотлохоо нь өөрийнх нь амнаас гарсан үг байлаа. Томас алууснаас өрдөө хэдхэн хоногийн дараа 7 дугаар сарын 10-нд Колин хатан ихтэй гайхмаард нэг зүйл ярьжээ. Тэр Томасын сүнс над дээр ирж болсон бүхнийг надад хэлсэн. Түүн рүү 2 хүн дайрсан энэ бүхэн эмэгтэй хүнтэй холбоотой асуудал байсан гэж хэлсэн байна. Энэ ярианы хамгийн аимшигтай хэсэг нь Колин Томасын нүрэн дээрх шархны байршлыг яг так хэлсэн явдал байлаа. Харин энэ мэдээллийг зөвхөн цагдаа нар бас жинхэнэ алуурчид л мэдэж байсан юм. Ингээд мөрдөн байцаагчид энэ бүхнийг зөвхөн хамсаад нь л мэднэ гэсэн дүгнэлт төржээ. Хадам их нь гаднаа Колинд итгэж байгаа дүр эсгсэн ч цагдаа нарт бүгдийг хэлсэн. Ингээд Томас нас барснаас 8 хоногийн дараа буюу 2022 оны 7 дугаар сарын 10-нд Колинг аллагад оролцсон хэрэгээр аль бие осоор баривчилсан. Дараа нь Рис болон Стивен хоёрч баригдав. Гэвч гол хамсаатан Джон Бэлфилд хэрэг гараад өртөө 48 цагийн дотор хуурамч паспорт ашиглан Англиас угтжээ. Тэр Уэльс, Ирланд руу дамжин явсаар эцэст нь Өмнөд Америкийн Суринамд очиж нуугдсан. Джон Бэлфилдийн нэр Английн эрен сурвалжлагдж буй гэмт хэрэгтүүдийн жагсаалтад орж Интерполоор хайжээ. Гисэн ч цагдаа нар түүнээс ямар ч улмөр олохгүй байсан юм. Цагдаа нар Колиныг Томасын өвхлийг зохион байгуулсан хүн гэж үзсэн. Колин Джон түвхрийнхээ өдөр тутмын амьдралыг бүгдийг нь хэлж өгсөн. Тиймээс л ийм нарийн төлөлгөө гаргаж чадсан юм. 2022 оны сүүл гэхэд 5 сэжигтнээс 3 нь Колин, Рис, Стивен шоронд хоригдож шүүх хурлаа хүлээж байлаа. Харин Джон Бэлфилд 1000 км-ийн зайтай ширэнгөө орой оргон зайлсан байв.
Тэр Суринамаас ч хамсаатнуудтайгаа нууц мессежээр холбогдож, хуульчийн зөвлөгөө өгөө зогсохгүй мэдүүлгээ хүртэл яаж тохируулж хэлхийг зааварлаж байлаа. Энэ бүх мессежүүд нь түүнийг хэрэгт оролцсон гол хүн гэдгийг баталсан төдийгүй тэр бүр хохирогчийг шоолж давхургасан хүн аястай байв. 2023 оны эхээр Жон Бэлбил том алдаа гаргасан. Тэр Суринамд дахин Харт аймгийн 8-нд оролцож байгаад баригджээ. Удалгүй англи түүнийг аллагын эргээр эрен сурвалжиж байсныг ил болгож Суринамын тал түүнийг англид шилжүүлэн өгөхөр болсон. Ингээд 2024 оны 3 дугаар сарын 9-нд Жон Бэлбилт гавтаага Манчестерт буцаж ирсэн юм. Жон Англид ирэх үед Колин болон бус хамсаатуудын шүүхийн ажиллагаа аль хэдийн эхэлчихсэн байлаа. Колины өмгөөлөгч Жон бүхнийг удирдсан Колин өөрөө тийм зүйл хийхийг хүсээгүй гэж хамгаалсан. Гэвч прокурорууд Колин өш хонзон атаархал шуналтаа автсан хамсаатан гэж тодорхойлжээ. 5-7 хоног үргэлжилсэн шүүх хуралд бүх нотлохоо гарч ирэв. Эцэст нь шүүх Колиныг буруутай гэж үзсэн ч гол ял нь хүн амны хэрэг биш, хүнийг өвгөлт үргэсэн хүчирхийлэл дээрмийн хувилдаан гэж ангилжээ. Тэрээр 13 жилийн хорхол авсан. Энэ шийдвэр олон хүнд хохирогчд доромжлол мэт санагдаж нийгэм тэхэхэн маргаан дагуулсан. Рис гэмт хэрэгт оролцсон гол хүн байсан тул бүх насаараа хоригдох ял авч 37 жилийн дараа л өршөөлөөр суллагдах хэрэгтэй болов. Стивен тухайн үед алгын газарт байгаагүй ч хувилдаанд оролцсон тул мөн бүх насаараа хоригдох ял авч 12 жилийн дараа өршөөлөөр суллагдах боломжтой болсон. 2025 оны 100 Жон Бэлбилтийн шүүх хурал эхэлжээ. Тэр өөрийгөө аллага үлдээгүй, зүгээр л хэрэгт нэр холбогдсон гэж мэдүүлсэн. Харин прокурорууд энэ хэргийг санамсаргүй зүйл биш, харин нарийн төлөвлөсөн аллага гэж онцолжээ. Тэдний хэлснээр урьдчилан хийсэн тагналт, отолд 2 цагийн турш хэрцгий зодсон нь энэ бол бүрэн төлөвлөгөөтэй зориудын эерэг байсан гэдгийг нотолж байв. 2025 оны 7 дугаар сарын 3-нд шүүхийн шийдвэр гарч Жон Бэлбилтийг хүн амны хэрэг болон дээрмийн хувилдаанд буруутай гэж тогтоосон. Дараагийн өдөр шүүгтүнд бүх насаар нь хорихаал оноож 37 жилийн дараа өршөөлөөр суллагдах боломж үлдээжээ. Гэвч энэ аимшигт хэрэг эцсийн цэгт тэрвсэнгүй. Учир нь Томсын гэрийн камерт тодхон гарсан 3 дахь этгээд өнөө хүртэл илрээгүй ивэр байна. Энэ нэрийг Манчестерийн хамгийн том нууцуудын нэг болон үлдэж байгаа юм. Ингээд Томас Колин хоёрын тансаг гэрнээ хууль бус амьдрал, урвалт, үш хонзон эцтэй аимшигт аллагаар төгссөн байна. За өнөөдрийн бичлэг энэ өрөө дуусаж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа дарахаа мартава. Дараагийн бичлэгээр уулзцгаая.